Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт Монголын алт хайчийн булаг Баян айраг Exploration зэрэг 13 компани хайгуул ашиглалтын лиценз эзэмшиж байна. Эдгээрээс Монголын алтны хамгийн том орд болох 50 тонны нөөцтэй Баян айргийн ордыг Малайзийн Kerry Holding Group-ийн охин компани болох Баян айраг Exploration компани эзэмшиж байна. Тус компани Баян айргийн ордыг 2008 оноос 2038 оны хүртэл 30 жилийн турш ашиглах тусгай зөвшөөрөл авчээ. Харин олборлолт явуулах зөвшөөрлийг нь Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 тогтоолоор олгосон байна. Хамгийн гол нь Баян айраг Exploration компани энэ ордыг ашиглаж алтыг нь авахын тулд алдарт завхан болоод тагил өргөх нэмээ нутгийн иргэд сүрдэж суулаа. $2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хайгуул игдээд. Тэгээ 8 оны 3/24-нд аал лиценз авцсан байхгүй. Бид нар ч мэдээгүй сумын дарганы тухайн үеийн дарга нь одоо мэдсэн байлгүй. Мэдсэн байхгүй бид нар ерөнхийдөө 10 онд л ерөнхийдөө аал лиценз мэдсэн байхгүй авсныг. Тэгээд тэрнээс хойш одоо бид нар ерөнхийдөө одоо тэмцэл их юм уу гэх одоо аминдаа бид нар бас ирэл тэмцэж байгаа. Дандаа нэг малж байгаа малчаас чинь туушаа тэмцэж чадахгүй. Ямар хуулийн дагуу явж байгаа гэдэг бид нар олон одоо улсын хурлын гишүүд чандаж үзсэн. Малын бэлчээрт үнэхээр хортой. Энэ үнийн тоо очил. Тэгэл одоо манай энэ Баян айраг гэдэг ууланд чинь юу 40 гаруй үйлжөөний одоо 20 гаруй мянган толгойд үйлждэг байхгүй. Тэгээ одоо үйлч явж боломжгүй болчих юм байна. Тэгээ одоо ингээд 8 оноос ингээд бид нар зөвшөөрлөө авцсан. Одоо бид нар хуулийн дагуу явж байгаа л ингээд улсын мэрэгжлийн ялтаас хүмүүс ирж ирдэг. Мэрэгжлийн ялтаас ирдэг. Ачлал төлөв газраас хүмүүс ирж байгаа. Усны нэрлэх газраас хүмүүс ирснээр намар дандаа хуулийн дагуу явж иргээл бид нар ингээд амбаглаачдаг гэсэн. Сум орнуудаараа бид тэмцэж чадахгүй. Манай аваагийн нэг хэдэн матчтай л тэмцүүрэн болдог. Тэмцэж байгаа ч гэж ямар юм аа тэгээ нэг бид нар хөдөлгөөн байгуулж үзсэн. Тэгээ дандаа малтаас тууштай тэмцэж чаддаг гэсэн. Яг аймгийн энэ аймагуудад аймгийн удирдлагууд хандсан л байх одоо энэ компани талтай л явуулсан л байх. Ямар хариулт өгөх вэ? Манай аймгийн дарга санж битүү дарга бол ерөөсө 4 жил аймгийн дарга хэлээ. Надтай 50 битүү холбож ирээрээ би мэдэхгүй гэдэг шүү дээ. Тэгээд компани талаас бол манай аймгийн мэрэгжлийн хяналт манай аймгийн дарга нар ерөнхийдөө та нар ерөнхийдөө бараг зөвшөөрөл ажлын хийлэг хуулийн дагуу явж байгаа ярьдаг ерөөсө. Мэрэгжлийн хяналт манай дээр шууд гэж байгаа шүү дээ. Аймгийн мэрэгжлийн хяналтын дараа бацаахан дарга бол ерөөсө та нар ажлын хийлгэсэнгүй хараад сумын даргыг дарамттай гэсэн шүү дээ. Тэгээ манай сумын дарга нар л ярихаж байсан ерөөсө манай хэдэн өдрийн хэдэн бачтал болсон болоог удаан яриа л явцгааж байдаг. Яг та нар болохоор энэ компани удирдлагуудтай уулзаж үзсэн үү? Бид нар олон удаа уулзсан. Бид нар бол ерөөсөө би та нар таймтай зөгцөө гэдгийг ярьж байгаа. Бид нөө зөгцөхгүй удаас үүдээ 2 жил бид нар явж байгаа. 10 оноос. Яаж зөгцөе? Ерөөсөө л бид нар ингээ хуулийн дагуу явж байна. Одоо бид нар хуулийн дагуу ингээд улсын хөрөнгөөр бид нар хайгуулын нэгээд нөөцийн тогтоогоод уур хаалх хэмжээний болцсон. Ямар ч одоо нөхцөл уулуурхаад болно. Та нартай зөгцөн танаа орнуудыг сайхан болно. Хамгийн гол нь одоо Монголд манай энэ шиг ийм олон өвөлжөө бууц хамарсан ийм уур хаал байхгүй л шүү. Энэ л их өөрчлөлт байгаа бид нар дээрээс. Өглөөний сонин өглөө гэр тэнтэй хамт. Тэгээд энэ ухаж байгаа энэ газараа болохоор зэрэг орон нутгаас зөвшөөрөл авсан газараас хэтрүүлээ ухчихсан. Өөдөр уул толгой нураах барих тэр бол замаа алдсан. Тэрүүнтэй бид нар одоо тэмцээд өрөөд ихээр зэрэг цаанаас нь бид нар наадах чинь эрхийг авчихсан юм уу? Таймд бол наач одоо ерөөсөө ямар ч амаахгүй. Гэдэг байгаа. Тэгэхээр хууль энэ уул уурхайд үйлчлдэггүй өдөөний мань өсөлт үйлчлдэг шүү. Яг компани талаар бол ямар мэдээлэлтэй вэ? Хаанах ямар компани? Одоо энэ компаниг бол бас сайн мэдэхгүй шүү дээ. Энэ чинь дээх нь бол одоо Канадын хөрөнгө оруулалттай компани гэж яасан. Одоо тэгэл байж байгаа нэг хүн менежер нэг чинь хүн солигдож ирнэ. Тэр нэг шүү юм. Энэ юуны компани биш. Канадын компани биш. Каттай хөрөнгө оруулалттай компани гэдэг. Саяхан болсон бас манайхан нэг хурал хийгээд хулахгүйгаа шийдээгээд гэхээр зэрэг энэ хятад хөрөнгө оруулалттай компани биш ээ. Малайзидтэй компани. Ингэж ярьдаг юм. Одоо нэгээс аваад нэг хүнээс аваад нөгөө хүн зардаг юм уу ч тааш очиртай. Манай улсад энэ учрыг олохгүй юм да. Тийм л бай. Уулуурхай олборлолтын үед хамгийн хэрэгтэй зүйл нь ус.
Баян ариг компани зүгээс Эрдэнэ хайрхан сумаас 30 жил ус зөөнө гэж байгаач энэ нь үнэндээ боломжгүй зүйл. Говийн бүсэд хариалагддаг Эрдэнэ хайрхан сумын нут 30 жил уул уурхад зориулан ашиглуулахаар ус байхгүй гэдгийг нутгийн малчид хэлж байна лээ. Тиймээс Баян айргийн ордоос 20 гаруй км-ийн зайтай урсчгүй. Завхан голоос ус татах нь тодорхой болоод байгаа. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа зардал чирэгтлээ бодсон ч тэр ойроос ус татаж таар. Харин энэ нь завхан голоороо агуулсан завханчуудын хувьд маш том занал хийлэл юм. Отхон тэнгэр хайрханаас их авч урсдаг завхан гол тайшрын усан цахилгаан станц баригдсанаас хойш 500 гаруй км л урсдаг болсон. Цахилгаан станц барихын тулд урсцыг нь боосноос 300 орчим км газар усан ширгээд байна. Хизээ мүдгүй амин тасарчих гээд байгаа ийм голоос дахин уул уурхад зориулж ус татаж эхэлвэл 10 дахин жилийн дотор бүр мөсөн ширгэх үзье. За бид одоо яг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагтах Баян айргийн Алт зэсийн орд газар ирээд байна. Энийг одоо Баян айраг гэдэг компани эзэмшдэг юм байна. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар бол энэ хамгийн нэгдүгээр замын асуудлаа шийдэж чадаагүй, гүний усны асуудлаа шийдэж чадаагүй ирэх авч чадгаа гэсэн яриа байна. Тэгээд аливаа газар уул уурхай түшгэлж хамгийн их дутагддаг асуудал бол усны асуудал байлаг. Гэтэл энэ компани бол усныхаа асуудлыг шийдэж чадаагүй байж шууд олборлолт явуулаад эхэлж байгаа юм байна. Энэ Баян айраг компанид төрөөсөр осогддог энэ удгийн эзэн хүн багмаа. Тэгээд ер нь бол байгаль талаас маш их хохиролтой гэж үзэж байна би. Энэ усны нөөц одоо ер нь авъя гэсэн хэмжээгээр нөх юм бол 24 цагт хэдэн тоног чамаагүй авах хүсэлтэй. Усныхаа нөөцийг одоо өдөрт 24 цагт нэг 50 тонн өсгөж байгаа одоогийн байдлаар. Энд дээрс цалин хөлс төрөөсөө болов авдаг. Гэхдээ энэ ус энэ байгаль маш их харамсамаар сүудэж байгааг нь би одоо өөр өнүүдээр хараад байж байгаа. Ус өгөхгүй гэдэг боломж байхгүй. Амтан хүнийг бас атааж алах хүрээнд хүрэх юм болов уу гэж айгаад ус өгч байгаа. Энэ сумын захиргаа захирамж гаргачдгийн одгоос ус өг. Сумын захиргааны өгөнд орохгүй бол энэ төрийн өмчин дээр би ажиллаж байгаа хүн гүний ус чин төрийн өмчин байна. Сумын захиргаа төрийнхөө өмчийг мэдээ захирамж гаргах дээр нь өгчл байна одоогоор. Яг сумын захиргаанаас хэдийн хэмжээний тоон ус өг гэсэн захирамж гарсан мэт. Сумын захиргаанаас ер нь тэдний хэмжээний гэсэн ус байхгүй. Тэдэн сарын тэдэн хүртэл ус өг авъя гэсэн хэмжээнд нь өг гэдгийг. Би харин захиргааны захирамж зөрчиж би өдөрт тэдийг өгнө. Тэрнээс илүү өгч чадахгүй. Ард түмнөөч бодож байна, энэ мал ах өгч бодож байна, байгалагч бодож байна. Илүү өгчих юм бол миний удгийн усны нөөц барагдвал хинч нөхөж өгч чадахгүй шүү дээ гэж боддгийн дотроо. Өдөрт миний худгаас бол 12 цагт за нэг 200 тонн ус гарна. Цагт нэг 20 тонн ус гэж бодох та. Тэгээд компанид энэ худгаас ус өгөөд тийм орон нутгийн мал ах үед өгөөд хэр хүрэлцээтэй хангамтай байна. За ер нь хоёр нарны хооронд бол малаа услаад усгүй мал гаргахгүйгээр болж л байгаа өнөөдөртөө болвол. Ер нь цаашдаа компани зүгээс нэмж ус энэ төр авах тийм төлөвлөгөө бодол байгаа юм болов уу? Ер нь тийм сурагдуулсан. Ер нь бол усны маш их хэрэгцээтэй. Одоо харин машин тэрэг нь хөлдөчөөд нэг авч чадахгүй байх шиг байна. Тэгээд би ер нь зарим машин илүүдэл машин хэрэгтэр нормтой усаалгдсан бол усгүй буцаачдгийг. Усгүй буцаалаа энэ төр гэсэн харин асуудал гаргахгүй. Гэхдээ яг гэрээгээ 50 тонноор хийцсэн болох төр асуудал гаргах боломжгүй байх л та.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт алт мөнгө зэсийн асар их нөөцтэй Баян айргийн орд 50 тонн алтны нөөцтэй гэдгээр онцлог. Монголд ганцхан гэдэг ийм өсвөр ордыг Баян айраг гэх нууцлаг компани олонний нүднээс тал чимээ аниргүй хөнхөж байна. Нутгийн иргэдийн дургуйслыг дээд зэгт нь хүргэж байгаа зүйл нь эцэг өвгдийн ясыг өндөрлцүүлэн байж олборлт хийх гэж байгаа явдал. Энэ талаар Баян айраг компанийн тийм асуудал байхгүй гэх боловч үнэн хэрэгтээ хуучны оршуулгын газрыг нь хашаалчихсан байлаа. Өвгдээсээс уламжилж энэ Баян айраг гэдэг ууланд өвгдөө нутаглуулдаг байсан юм байна. Тэр газрыг одоо энэ Баян айраг компанийн сэндийчээд одоо бараг л эцэг өвгдийнх нь тэр булшны ясыг хажууд нь овоол тавьж хагаад олборлолт явах гэж гэсэн тийм яриа хүртэл иргэдийн дунд байгаа. Гэхдээ зэрэг нь Баян айраг компани одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэ толгой гэдэг газар бол одоо эрт дээр үеэс өвгдээцийг одоо тавьж нутаглуулж ийсэн. Тэр утгаараа ч гэсэн одоо Эрдэнэ толгой гэж ингэж нэр өгөөд тэгээд одоо энэ нутгийн онгон шүтэн үр хөвгт нь хайрлж хамгаалж ирсэн юм газар байгаа. Тэгээд энийг яхад 75 оноос эхлээд хайгуулын ажил хийгдээд за тэгэл дараад нь одоо ийм өрөмдлөгийн ажил хийгдээд ингээд тэр одоо өвгдээдсэн шарилуудыг одоо бөөгнүүлсэн хайс барьсан иймэрхүү үйл ажиллагаануудыг бол хийжсэн. Тэгээд нутгийн ард түмэн бол анх эхлэхдээ яах вэ гэдэг зэрэг эртний яах энд үйлдвэр байгуулагдах юм байна. Тэгээ хойч ирээдүйн үр хөвгтдээ бол одоо хэрэгтэй юм. Нутгийн одоо дэд бүтц өгчгөж одоо бас чухал үүрэг тийм гэсэн ийм сэтгэлтэй байсан. Тэгээд ингээд энэ үйл ажиллагаагаа дараагаар энэ жил явуулаад ирэх тэр зэрэг бас ард түмэн ойлгоод эрдэнэ өвгдээдсэн минь одоо тавьсан үлгийн нутаг энэ онгон шүтээ маань буруу үйл ажиллагаагаар явагдаж байгаа юм байна. Энээс болоод одоо газар орон нутагт ашигрч байна. Сүүлийн хэдэн жил ганцуд бол өхөл хагцал одоо бас нөмөрлж ийн гэсэн ийм юм бол ард түмний одоо дунд бий болсон. Зарим одоо хүмүүс нь бол яг тэр ээж аваахан одоо байгаа шарлыг ингээд тусгай хайс хамгаалт бариад тэнд одоо ингээд авцсан байгаа. За тэгэл энийг одоо яахад өгөхгүй өгнөгөл ерний яг ялангуяа цогтоогийн залууч нар цогтоогийн хөдөлмөрчд бол нэлийн тэмцдэг. Тэгээд тэрийг одоо тэр тэмцлийг дэмжих ийм одоо үйл ажиллагаа бол маш их тутмаг. Өглөөний сонин өглөө гэр тэнтэй хамт. За ингээд миний тухайд бол хамгийн гол нь нэгдүгürt байгаль сүудэж байгаа эцэг өвгдийн одоо тэр шарлыг хадгалж байсан тэр сайхан үлгийн нутаг маань ингээд сүрэлд орлоо. Одоо өчтөчний одоо юу уул хадын нураацсан синтетсэн байгаа гэж ингэж ярьдаг юм байлээ. Хоёрдугаарт нь гүний ус. Ер нь говь газар бол одоо ус бол маш их ховор байдаг. Манайх бол жилд нэг 90 дунджаар жилд нэг 90 мм тундас ундаг. Тэгээд энэ одоо гүний хотгуудын ус үйлдвэр уурхай ажиллахтаа бол энэ ч одоо цагтл бараг 360 км ус хэрэглээд байх юм ярьдаг юм байлээ. Тэгээ бүх хоолойнуудаар одоо ингээд газар дагуур төрөг бас болгочаал тэгэл тэр үйлдвэрийг усаар хангана гэдэг. Ингэхдээ зэрэг бол энд усны хомсолд орно. Усны хомсолд орчих дээр зэрэг тэгэл байгаль экологийн тэнцвэртэй харьцал алдагдаад энэ цөлжилт үүсэх байхаа гэсэн ийм аюул бол мэдээж нүүрлж таарна. За тэгээ энийг ярих дээр зэрэг тэгэхгүй тэгдэггүй юм. Ус нөхөж явах хэвээр гэсэн ийм тайлбар тавьдгийн. Тэгэхээр энд бүр усны одоо сайн мэрэгжилтэн бүр одоо энэ жинхэнэ одоо шудраг мэрэгжилт нэг байдаг да бас нэг мөнгө төгрөг хахууланд орчихдаг уу яг үнэн чигээр нь гаргадаг ийм мэрэгжилтэн байдаг бол энэ говийн усны одоо тэр алдагдал нөөцийг бас нэг гаргаад хийгээд өгдөг юм хүн байгаасаа гэж. Манай сумын төвөөс 22 км цогтвогийн нутагт Баян айраг гэх том үргэлжилсэн уул байдаг. Энэ уул маань эцэг өвгдөөс уламжилж ирсэн дотроо Эрдэнэ толгой гэдэг ийм толгой дээр хүн тавьдаг. Манайх өвгдээдсэн нутаглуулдаг ийм толгой байсан. Энэ толгой маань одоо нийл алт мөнгө цэсийн одоо ордтой байна гэж ингэж нээгдсэн байгаа. За энэ Баян айргийн компани бол 2001 оноос хойш манай энд хайгуулын үйл ажиллагаа явуулаад 2008 оны 3 сарын 24-нд улс бол ааж зөвшөөрлөө өгч ашиглах зөвшөөрлийг олгосон юм байна лээ. За тэрнээс хойш бид нар бол бас нутаг орон өвлжөөний их олон айлуудын өвлжөөний бүс нутаг хамрагдж байгаа учраас нутгийн иргэдийн эсрэг үзэл маш их байдаг. Хамгийн гол нь 30 жил гэдэг бол бүхэл бүтэн уулын хөрсийг эргүүлээд юучгүй болтон нураахад хангалттай хугацаа.
Говь хангаа хосолсон Завхан аймгийн говийн бүс 30 жил уул уурхай талхилуулна гэд бодохоор тоос шороон дийлдэх явж эцэстээ хүн амьдрах боломжгүй болно гэсэн үг. Малчтын зүгээс Баян айраг компани талаар бөөнл гомдол ярьж байсан. Хаа газрын малчид нутгийн иргэд газар нутгийг нь синдичэд эхлэхээр дургуйлцлээ илэрхийлдэг нь үнэн. Гэхдээ энэ нутгийн малчтын гомдол арай өөр байна лээ. За бидний зогсож байгаа энэ өвлжөөнөөс одоо хэдэн километр ер нь хушуу тойрол 2 км-ийн цаана Баян айргийн уурхай байгаа. Энэ уурхайд бол одоо одоогоор 600 гаруй ажилчин ажиллаж байгаа гэж байна. Яг компанийнхны зүгээс бол тэ орон нутгийн иргэдийн харьцаагаар бол нэг 500 орчим хүн байгаа ажилтдаг гэж байна. Хамгийн гол нь энэ байгаль орчинд асрыг хор хөнөөл учруулж байгаа гэдгийг нутгийн иргэд ярьж байна. Хамгийн энгийн жишээг бол энэ өвлжөө энэ өвлжөөнд айл нь өвлжих боломжгүй болоод энэ уул уурхайгаа сүйтгэснээс болж тоос шороо дуу чимээс болж энд айл өвлжих ямар ч боломжгүй болсон юм байна. Тэр уурхай ухаж байгаа нөхрүүн чигэл мал хулн орчих гээд нэлээд асуудалтай байгаа юм байна. Тэг яг компани зүгээс бидэнд тайлбарлаж байгаа болохоор яг олборлолтын ажил бол эхлэегүй байгаа. Ирэх оны 100-аас эхлэх байх гэж байна. Тэгээ олборлолт эхлэегүй байхад ингэж байгаль орчин ингэ сүйтгэж яах нэхэр олборлолт эхэлсэний дараа яах вэ гэдэг чинь хамгийн том асуудал байна. Өглөөний сонин өглөө гэр тэнтэй хамт. Замч одоо ингээл өглөөрөө нэг одоо ингэсгэж лаандар машин өж явна. Тэгэхээр тоос гэж юм бол замаал. Энээс малын нүд өвдөж байна. Нуухгүй жол алиал таг болоо. За тэгэл энийг оолоорооцсон энэс ингээ манайх морь уралдах газар байсан юм ба. Одоо нөгөөдгийг ингээ чирчид зам явсаар байгаа. Ерөөсөө морьтой өмбөтгий явган гарах бэрхс. Тэгэл одоо сумын төврөө энэ уулын баруун талаар бас ингээл төврүүд авсан баахан зам ингээд дээгүүр нь юуг гарсан дэржигнүүрийг хусаад ховлын гүнзгий олгоо хийцүү. Тийм аюултай юм нутчгэл их байна. Байгальтай холбоотой. Одоо энэ зам бол энэ худгийн араар нэг зам явж байна. Тэрний араар төв зам байна. Тэрний араар ахаад нэг зам гарсан байна. Тэгэл ерөөсө зам харгой муу усах дээр зэрэгэл шин зам гаргаж идэг. Энэ дээр тавих хяналт сум захиргааны зөв байгаль орчны зүгээс ч гэсэн энэ компани зүгээс гэсэн замн дээр бол маш их анхаарал муу байна, хөрс хийлгдэж байна. Тэгэл ерөөсө бөөн шороотоос одоо 100 гэхэд чинь ааруул ингээл тавих юм бол нэг нь бүтээгээ тавьсан ааруул зүгээр задгаа тавьсан ааруул хоёр бол хоёр өрөнгөтэй болж байгаа нөгөөт нь доошоор дарагдал. Ерөөсө энэ манан байгаа. Тийм учраас энэ авахын зэрэгцээгээр энэ байгаль экологийн асуудал дээр бол ерөөсө анхаарал тавьдаггүй. Тэгэл манай сумч одоо бас их хол юм доо. Сөрөнгуудаас тэгтэр зэрэг мэдээл хомос байдаг. Тэр мэдээл хомсоор нь далиндуулж одоо бас хөдөөгийн малчтайг нэг юухан хуухнаар хураал. Ингээл болоод байдгийн гэсэн ийм айс бас сүүлийн үед ажиглагддаг юм байл. Энэ компани тухайд бол ерөөсөө усны асуудлаа шийдэг байж л одоо дайрцсан гэж ойлгох нь шүү дээ, тийм ээ. Нин тэргүүнд бол говь чинь усны асуудал чухал байх хэрэгтэй, тийм. Уул уурхай дээр ус маш их хэрэг бол. Тэгэхээр зэрэг ер нь яг зүгээр ингээл мэдээлэл сонсож байхад юм уншиж байхад хэрэг уул уурхай байгуулах юм бол хамгийн нэгдүгээр замаа шийдсэн байх хэрэгтэй гэж ингэж үздэг юм байлээ. Тэгээ ашигт малтмалыг чинь одоо бас зөөдөг. За бүр хатуу уучлалтай замаар зөөдөг ч гэл юм байдаг юм байна. Бүр одоо сайжруулсан замаар зөөдөг ч гэл юм ашигт малтмал байдаг юм байна л да. Тэгэхээр зэрэг энд бол замны асуудал ерөөс шийдэгдэг. Тэр үйлдвэр байгуулахын явцад бол замны асуудал хамгийн нэмтэрүнд шийдэгдэх ёстой гэж одоо энэ тэр нөгөө нэг эртүүд нэг юу ярьлаа шүү дээ. Хариуцлагатай уул уурхай ба хүний эрхийн тухай гэсэн нэг хилцүүлэг тэр би амтарч улсын хурлын гишүүн байсан. Тэр нэг юм хилцүүлэг өгсөн. Тэрүүн дээр тэгж ярьж ирсэн. Хамгийн нэгдүгээр замны асуудлыг шийдэх ёстой. Тэгжиж уул уурхай үйл ажиллагаа бол явагдах ёстой. Хоёрдугаарт нь усны асуудал байх ёстой. Усны асуудлыг шийднэ. Ус бол одоо ямар нөөцтэй, нөөц нь яаж багтах юм, тэр одоо усыг өөр ямар аргаар авах боломжтой вэ? Тэрийгээ бол одоо бүр эдийн засгийн тооцоо хийсэн байж ч тэгээд одоо тэр бол шийдэгдэх ёстой. 3 дугаарт нь байгаль экологийн асуудал одоо ямар төвшөнд байх юм бэ? Нөхөн сэргээлтийг яаж хийх юм бэ? Ийм одоо 3 гол зүйлийг л хийсэн байж ч уул уурхай бол жинхэнэ одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах ёстой гэж ингэж ярьж илээ дээ. Нэгтгэд мэдтгэл байлгууд дээр болсон.
Баян айргийн ордод анх 1923 онд Монгол Орсын геологч зураглал хийж байжээ. Улмаар алтны нөөцийг 50 тонн буюу Монгол улсын хэмжээнд хамгийн их алтны нөөцтэй орд хэмээн тодорхойлсон байдаг. Харин 2010 онд австраличууд нөөцийг нь дахин баталгаажуулсан байна. Энэ тооцоогоор Баян айргийн ордны алтны хэмжээг 482 мянга, мөнгө 2.6 сая бол зэсийн гарц нь 151 мянган тонн хэмээн тогтоожээ. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг унц алт $1736 ам байвал мөнгө $33.3 ам байна. Үүнийг дундчлан тооцвол малайзуудын атгах чадварга Баян айргийн ордод бараг $900 сая ам үнэхээр алт, $90 сая ам үнэх мөнгө байна. Гэхдээ энэ бол бүдүүн тойм тооцоо гэдгийг онцлох хэрэгтэй. Хамгийн гол нь Баян айргийн ордыг 30 жилийн хугацаанд ашиглана гэж бодохоор энэ хугацаанд алтны ханш өснө үү гэхээс буруугүй. За энэ компани бол улсын одоо зөвшөөрөл эрхгүй байгууллагаас олгосон зөвшөөрлийнхаа дагуу бол энэ ажлаа хийнэ гэд аймгийн иргэдийн хурлаас бас одоо зөвшөөрөл нь гарцсан. За нэгэнт одоо аймаг улс нь одоо зөвшөөрсөн ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 12 оны 9 сарын 14-нд хуралдаж бас одоо зөвшөөрлийг олгосон байгаа. За засаг даргын бүрийн эрхийн хэмжээнд бол яг газрын зөвшөөрлийг бол одоо хараахан бол олгоогүй байгаа. Бид нэр олон талд хамтын ажиллагааны гэрээ гэж энэ бодлогын чанартай том баримт бичгийг энэ компани энэ уурхай хэдэн жил ажиллахын тэр хүрээнд бол яаж дөрвөлжүүлсэн хөгжсөн байх юм бэ гэдэг дээрээ бид хамтарч ажиллаж байгаа. За хөгжил баялгаа нэгэнт одоо дөрвөлжин сумынхан маань газрын даргаагаа баялгаа одоо нээж ингэж байгаагийн хувьд дөрвөлжинчүүд хөгжиж амьдрал нь дээшээ хоцорсон байх ёстой гэсэн ийм л одоо зорилтыг бид нэр тавьж ажиллаж байна. Сум болох төр 12 оны газар төлөвлөлтөнд энэ уурхайд тийм газар өгнө гэсэн тийм 12 оныхоо төлөвлөлтөнд ороогүй байхгүй юу. Тэгэхээр аймгийн иргэдийн хурал шууд сум алсгалаад аймгийн иргэдийн хурал газар төлөвлөлтөнд нь оруулаад ингээд газар өгсөн байгаа энд 40 га газрын зөвшөөрөл өгсөн. Тэгэхээр ард түмэн зөвшөөрөл өгөхгүй. Манай иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн өгөөгүй. Энэ компанид Баян айрагт. Тэгсэн аймгийн дарга Санжимато сурталчилгаанаар явахдаа энэ уурхай надад ямар ч нөлөө байхгүй. Надтай холбогдол байхгүй. Нутгийн ард түмэн та нар мэднэ гэж их хурлын гишүүн болохоос өмнө тэгж сурталчилж явсан өөрөө. Тэгээ гишүүн болоод дараагаар нь засаг дарга манай сумын засаг дарга биднэрт мэдгэдлүү 40 га газрын зөвшөөрөл гар өсөг зураад байгаль хамгаалагчтай хамт хоёулаа ерөнхийдөө нууцаар зурдсан байгаа. Тэгээд юу болоод ингээд зөвшөөрөл өгчөө яагаад яав гэсэн чинь сумын засаг дарга Санжимтуудаар их хурлд гараад хөдөлмөрийн яамны сайд болох гэсэн. Намайг хөдөлмөрийн яамны сайд болох гацаа наадах дээр гар өсөх зурхгүй бол болгохгүй. Чи наана ямар ч байсан зургээд засаг даргыг дээрээс нь дарамтлдаг юм уу? Захирамжилдаг юм уу? Тэгээд гар өсөх зурулсан байна. Засаг дарга өөрөө тэрнийгээ өөр багийн хурал дээр намайг тэгээд зурулсан гэж ярьж байгаа. Тэгтэр л би тэн дээр хэмзгэлдэг. Тэр аймгийн даргаас их хурлын гишүүн хүн яагаад тэгж хөдөлмөрийн яамны сайд болохын тулд орон нутгаа хөдөлдөж байгаа юм уу? Яаж байгаа тэрнийг л учрыг нь олох гэж их боддог хүн дээ. За хүнчүүдийг завхан голтоо нүүлүүлж байгаа Баян айраг компани хөрөнгө оруулагч болох Малайзийн Кэрин Холдинг группийн талаар зургас өгүүлье. Гонконг, Хятад, Малайз, Индонез зэрэг зүүн өмнөд Азийн орнууд, Австрали, Англи зэрэг дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг энэ том групп элсэн чихрийн бизнесийг атгадаг гэхэд болно. Энэ бизнесээс өдөрт сая долларын ашиг халаасалж байдаг Кэрин Холдинг групп салбар бүрт охин компани тааж. Иймээс группийн эзэн Хятад гаралтай Роберт Куёкигч 12.5 тэрбум $10 хөрөнгөтэйгээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61-р бичигдсэн байна. Харин Баян айраг компанийн хувьд хэд хэдэн том компанийг дамжиж байж Кэрин Холдинг групптэй холбогддог юм байна.